Эрхэм хууль зүйн байнгын орон дарга эрхэм гишүүдээ Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын нэгдэн Орсон олон улсын хүний эрхийн гэрээ конвенцийн хэрэгжилтийг хангах, цэргийн байгууллагт хүний эрхийн хамгаалтыг бэхжүүлэх зорилгоор Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлээд байна. Хуулийн төслөөр Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33-ийн 1-2 дахь хэсэгт нэмэлт оруулж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны чиг үүргийн хүрээнд цэргийн алба багштад зориулсан сургалт, соён гэгэрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгасан. Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрхийг хамгаалах, сурталчлах, чиг үүрэг хэрэгжүүлдэг боловч цэргийн байгууллагад чиглэсэн тусгайлан сургалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний эрх зүйн зохицуулт өнөөдөр хангалтгүй байна. Үүний улмаас цэргийн алба багштын хүний эрхийн мэдлэг ойлголтыг тогтмол нэмэгдүүлэх, эрсдлийг урьдчилан илрүүлэх, хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх ажил системтэй хэрэгжих боломж хязгаарлагдмал хэвээр байна. Сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагуудаас Монгол улсад өгсөн зөвлөмжүүдэд цэргийн байгууллагт хүний эрхийн хамгаалтыг бэхжүүлэх, эрүүдэн шүүх болон хүнлэг бус харьцаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг онцлон зөвлөсөн. Тухайлбал Нүүбийн эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол улсад өгсөн зөвлөмжөд цэргийн алба багштад холбогдох гомдлыг үр нөлөөтэй шалгах, урьдчилан сэргийлэх механизмын хяналтыг сайжруулах шаардлагыг дурдсан байдаг. Цэргийн байгууллага нь хаалттай орчинд үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Ийм нөхцөд дүрмийн бус харьцаа, сэтгэл зүйн дарамт, ялгуурлан гадуурхалт, хүчирхийлэл зэрэг хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга замын нэг нь хүний эрхийн боловсрол соёлыг тогтолцоотой төлөвшүүлэх явдал юм а. Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба багштад зориулсан хүний эрхийн сургалт, соён гэгэрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд алба багштын хүний эрхийн талаарх мэдлэг ойлголт хандлагыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. Үүний үр дүнд дүрмийн бус харьцаа, дарамт шахалт, хүчирхийлэл зэрэг хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл сайжирч, хүний эрхийг хүндэтгсэн байгууллагын соёл төлөвшөхөд эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн захирагч, удирдах бүрэлдэхүүн, хүний эрхэд суурилсан удирдлагын арга барилыг төлөвшүүлж, сахилга хариуцлагыг дарамт шахалт бус харилцан хүндэтгэл ойлголцол тулгуурлан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм а. Мөн хүний эрхийн зөрчлийг эрт илрүүлэх, мэдээлэх, шийдвэрлэх тогтолцоо бэхжиж, дотоод хяналтын өр нөлөө нэмэгдэнэ. Улмаар цэргийн байгууллагад хүний эрхийг дээдлсэн, сахилга хариуцлагатай, харилцан хүндэтгэлтэй орчин төлөвшөж, алба багштын аюулгүй байдал, сэтгэл зүйн тогтвортой байдал, ажлын бүтэем сайжрахын зэрэгцээ, цэргийн албаны нэр хүнд олон нийтийн итгэл нэмэгдэх ач холбогдолтой гэж үзэж байна. Түүнчлэн энэхүү хуулийн төсөл нь улсын төсөвт нэмэлт ачаал төдийлөн үүсэхгүй бөгөөд асуудал хариуцсан байгууллагуудын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжих юм а. Энэ Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.